За би Дундгой аймгийн Дэлгэр ангаа сумын Хариат Монгол Улсын спортын мастер Сувсанживан Бат сайхны хүү буюулцээ гэж юм байна. Тэмэн болон спортод одоо 4-5 жил тоглож байна да. Залуу тамирчин байна. Аймгийн алдартай байж тэмээ. Тэмэн болон спорт хөгжиж болох том шалтгаанг бол Монголд байгаа хоёр бүгд энэ сайхан тэмээ маань авхаал самбаа хурд хүч тэмээний хүний ур чадварыг шаардсан хаалга бас нэлийн жижиг бөмбөг бас их жижиг учраас авхаал самбаа их шаардсан байдаг. За тэмээний хурд хүч хүний авхаал самбааг бол өндөр түвшинд шалгадаг. За тэмээнүүдийг одоо хар багаас нь сургана. Ер нь тормон цагаас эхлээд жирийн унлаг эдлэгэнд за тэгээд тайлгын цагаас бол тэгээд полонд ганц нэг давтагдаа. За тэгээд одоо ийм бүдүүрсэн болоод ирэхээр одоо сайн хөдөлдөг төргөө хөдөлгөөнтэй хойшоо урагшаа одоо ингэж бурантгаараа залхаад одоо тэр тал руу хурдан эргэдэг. За тийм тэмээнүүдээ сонгож тийм болгох гэж бас намар эрт барьж хагсрааж хөл тавгийг хатааж тэгэж одоо оролцдог байгаа. За хамгаалах хэрэгслүүдийн хувьд бол малгай. За тэмээний хувьд бол тэмээний шилбэний боолт. За тэгээд тогшоо сайн татсан татлага. За 4 холбоос эдэртээ оролцсон ногт бурантагтайгаа. За тэгээд цохиур бол стандарт 120, алханы хэмжээ 20 бүгд иймийг барьдаг. За тэгээд талбай бол одоо 2 талдаа 7 минут ар тоглоно. За гол оруулаагүй нөхцөл пеналийн цохилт 5 багийн тамирчид ээлжлэн цохиж одоо тэгээд ялагчаа шийддэг байгаа. Бэлтгэл сургалтыг одоо боломжтой бас талбай сайтай газараа тоглоно. Уул хаттай газар нэг тоглохгүй. Ер нь ийм тэгшхэн газар нь тэгээд бүгдээр ярилцаад бүгд нэг багийн гишүүд учраас энэ дэнжигээс бүгд зорж ирээд заавал бэлдэж тэмээнүүдээ зөвшрүүлж одоо эн чинь энд ирээд тоглоод байгаа энэ тэмээнүүд чинь бол дандаа сайчууд нь байгаа шүү дээ. Энээс цаана байгаа зөндөө олон тэмээнүүдээс шигшээд за энийг бол арай онжуулахгүй байна. Энийг бол арай эргэх нь удаан юм байна гэд. Тэгээд тэрийг бол одоо бэлтгэл дээр шийдээд авъядардаг. Тэмээгээ их сайн төрүүлж бэлдэн өөрсдөө тэмээгээ бэлтгэе хийж байгаа өөрсдөө бас сайжирна. Сэлгээл одоо энд муу хахад энэ тэмээ сайн байх юм бол энийг үлдээгээд энэ тэмээг авч тоглоно гэсэн үг. Хоёр довтлогчтой, зоо хамгаалагчтай, тэгээ хаалагч гэж тоглоно. За яг тэр хөл бөмбөгийн дүрмээрээ шухуу яг л тоглодог талдаа сайн чаддаг талдаа тоглолцгоо бүгд. Нас нэг хамаарахгүй шүү дээ 16-аас дээш 17, 18. 18 хүртэл бол ер нь тэмээгээ сайн унжлаа байвал. Тэмээгээ сайн ундаг энэ цохиураа сайн бариад цохиж чадчихлаа байвал тэгэл тоглоо шүү дээ. Одоо нэг 80 гаруй тамирчид байгаа юм шиг өнөөдрийн тоглож байгаагаар бол улсын хэмжээндээ бол одоо гэх юм бол одоо нэг 150 тамирчид бол бий. Эргээд энэ залуу үеийн баг тамирчид олно гараасаа гэж бас хүсэж байна. За баярлалаа.